2012 оны 2 дугаар сарын 4-ний өдөр мөнгөн цэцэг захиралтай Вашингтон дахь Монгол сургууль дээр очлоо. Энэ сургууль Америк гүрэнд байгуулагдсан анхны Монгол сургуулиудын нэг юм. 2007 оны 1-р сарын 6-ны өдөр 75 сурагч, 7 гадаад оюутан, 8 үндсэн багштайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн уг сургуульд Монгол багшууд маань их хэлээрээ уншиж, бичиж, ярьж сурахын зэрэгцээ, түүх, соёл, ардын уламжлалт, ёс заншилтай танилцсан эх орныхоо талаар өргөн мэдээлэл авдаг. Энэ хэдээс хэдэн цагийн хооронд явах юм жоохон хөвгтэй? 10-аас 3 хүртэл. За. Хүүхэд 10-аас 2 гээр явчихна. 7 хоногт нэг удаа. За. Одоо эдгээр монголоор гайгүй. За. Тийм үү? Энэ цэрэгний арга зүйч багш бас Монгол цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Тэгээ манай Монгол сургууль одоо 6 дахь жилдээ гараад авчаад одоо ингэ Монгол сургуультаас суралцж байгаа. Тэгээд өөрснөө одоо сайн дураараа хүчирч одоо ингэ багшнаас тусалж байна. Түүнчлэн сурагчдынхаа авиас чадварыг нээн хөгжүүлэхийн тулд Монгол бүжиг, спорт, зургийн болон жүжигийн дугуйлангуудыг хичээлүүлдэг гэжээ. Энэ сургуульд ой хагастаагаас дээш насны хүүхдүүд үндсэн 6 ангид хуваагдан суралцдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуулийн хамт олон материаллык баазаа бэхжүүлж, боловсон хүчнээ зузаатхан сургуулийн чанарыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч иржээ. 2-4 настай бяцхан хүүхдүүдэд зориулан яйсэл цэцэрлэгийн анги нээн ажиллуулсан нь эцэг эхчүүдээс талархал хүлээж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хүүхдүүдээ унаагаар хүргэж өгч үйлчилдэг болжээ. Хүүхдүүдийн ойлгох чадвар нарай дээр болоод бичих, унших чадвар гэдэг. Хүүхдсэн гэдэг чинь тэгээд ер нь суур боловсруулалт. Тэгээд энд бас Монгол ёс заншлаа зааж ахлынхаа аад үзчихэд хэвчлэн ахлын аад нь Монгол ёс заншлын янзан жанц дүүтэйгээ хоёулаа бас 4 жил дараалан сургуультай явцсан. Манай анармаа бас явж байсан. Мөнхөө байна. Мөнхөө одоо бас 5 дахь жилдээ явж байна. Түмэн баяр байна. Бас 4 жил ашгүй явсан. Агима бас 4 жил сургуультай явсан. Америк дахь монголчуудын ажил амьдралын цагтай уялдуулан эднийх Бямба гариг бүрийн 10-аас 3 цагийн хооронд хичээлдэг юм байна. Сургуулийн багш нар нь мэрэгжлийн чадварлаг хүмүүс байдаг гэж тус сургуулийн захирал мөнгөн цэцэг бидэнд танилцуулсан юм. Бусдын төлөө гисэн чин сэтгэлтэй ажиллаж хичээнгүй хамт олноороо тэр бахархаж байлаа. Отхон баяр. Юу ямар амжилттай байсан? Кикбоксер одоо 2 удаа дэлхийн аврагсан. За. Хэд онд? 2004 онд 2 холбооны авраг болсон. За. WPK, USKB. Тэгээд Азийн аврагт боксын
Азийн ургас хүрл медаль авчихсан. Хамаг медаль авсан ба шүү дээ. Боксер бол их олон улсаас алт мөнгө хүрл медаль авчихсан. За. Одоо энэ Монгол сургуульд хэр удаа бас хийж байна? Яг жил хагас 2 дахь жил авчихсан. Монгол хүмүүстэй эмгэн тайм хийж байгаа юм аа. Тийм. Монгол хүмүүстэй бие хамгаалах асуул. За 2 цаг 2.15-аас та ингээд сонирхороо. Манай хүмүүсд их мундаг болсон яг жилийн дотор ихэд угаасаа Монгол хүмүүс их авьяас та. Чи хэдэн шигтэй? Өнгөрсөн жил бол яг 19 шив яг бүртгэгдсэн. Энэ жил бол одоо яг 9 шивт. Олон жил барилж байгаа юм чи. Гэхдээ би барилга байж одоо зөвхөн хүн заад. Тийм үү. Чи энэ дээрээ тэр болж байна. Би одоо 4 жил болох чинь. Оо за. Урд Улаанбаатарт байж байгаа. Тий яа. Хишээгийн тамирчин байж байгаа тэгээд retire болоо. Улаанбаатар чи ямар амжилт гаргаж ирсэн гэдээс үү? Би 2004 онд сүүл Алтины олимп ороод тэгээд яасан да Монгол улсын 2 удаа явуулчихсан. Улсын авраг 2 удаа. Хэд онд? 2003-4 онд. 3-4 онд. Оо за одоо ингээд энд дасгал сургуулаа хийгээд. Энэ манай Монгол сургууль дээр тийм. Хүүхдүүдэд бэлтгэл хийж байгаа. Бэлтгэл хийлгэж байгаа юу? За. Амжилттай байгаа юм байна да. Тэгээ одоо энэ Вашингтон DC хот орчмын монголчуудын одоо өр хүүхдүүдийг бас дэлхийн дэвжинд гаргах юмсан гэсэн хүсэл зорилгоор энэ хоёр маань бас хичээл эхлүүлж ажиллаж байгаа. Тэр Монгол сургуулиас дэмжиж. 4 чиглэлээр бид хоёрыг зааж байгаа. Олимпийн төрөл 2, олимпийн бус төрөл 2 гэж. За. Жудо, бокс 2 нь болохоор олимпийн төрөл. Кикбокс, жүжитсу болохоор олимпийн бус төрөл гэж. Ингээд мэдсэн юм тийм. Тэгээ манай сүлдээ болохоор жудо, жүжитсу 2 зааж байгаа. Би болохоор кикбокс, бокс 2-ыг зааж байгаа. Тэндээ бодвол дотор их нарийн ялгаатай багтай их сайн мэдгүй шүү дээ. Кикбокс нь болохоор хөл гар ордог. За. Бокс нь болохоор өсө олимпийн төрөл болохоор ганцхан гар ордог. Хамгаалалт их сайтай. Энэ тэгээ гудамжинд явж байгаа учраас гудамжинд явж байхдаа тэрийг хэрэглэсэн тохиолдол гарч ирсэн Америкт. Цахаа богцдог ч юм уу? Америкт гарч ирсэн ганц юм гэвэл одоо зогтчихсэн л ахтай. Тэгээ ямар хэлбэр гард юм бэ? Зогтсон шүү дээ. Зогтсон чинь нөгөө нэг хурдан бүхэн л юм. Би ч зогтсон шүү дээ. Тэгээд өөр юм ялгаатай. Бокс нь болохоор өсө дуулах хоёулаа адилхан хамгаалт их сайтай. Гэхдээ ганц юм хөл гар 2 ордог. Хөл гар нь ордог кикбокс, зөвхөн гар нь ордог нь болохоор бокс. За. Хүн одоо ингээд тааралдаад орой айлгууд ч юм уу эсвэл юм хүмүүстэр одоо булаах гэдэг тэр заримдаа амар дөрвүүдтэй явах юм гардаг гэсэн чинь тэгвэл хамгийн дөрөв яавал тэр хүнийг ялч чадах вэ? Цогтод өгчихсөн шүү. Ямар бэ? Эмэгтэй нь бол яавал одоо хүнийг хайраад гэж байгаа хүнийг хамгийн дөрөв уурчих эсвэл тэгэл ер нь бэлтгэлийг сайн хийсэн тохиолдолд өөрийн ирэхгүй нь рефлексээр ерөөсөө ингээл мэдээ хийж шүү дээ. чи рефлекс зохиод би хол гэж. Одоо ерөөсөө спорт юу ч нэг хин их сайн бэлтгэл хийн. Тэр нь өөрт нь яг юу ан төвчөө. Одоо суучих. Тэ. Тэгээ энэ гурван чонд гурван ажиллах юм айлын төрүүлж юм уу? Ерөөсөө Алины захиад үзье гэж. За тавсаа. Гоё ээ. За сургуулаа хийцгээ би одоо баахан өвөрчтэй баярлалаа. Баярлалаа. Ата гоё урагшаа. 1 2 За дойд саре. 1 2 1 Ийхүү Америк гүрний нийслэл Вашингтон хотноо орших тус сургуулийн хамт олон улс эх орныхоо гэрэл тэрээдүй болсон бяцхан иргэдтэй үндэсний хэл, ёс заншлыг заан сургаж Монголоор нөсгөх үйлсд шамдан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тус сургуулиар дамжин 400 гаруй хүүхэд монгол мэдлэгээ эзэмшжээ.
Энэ удаад Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан тус сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс багш нартай хүндэтгэл үзүүлсэн арга хэмжээ давхсан нь тун таатай байлаа. За хэлж би нэмлээд хэлчихнэ. Босч ирээд. Би яагаад кино байдаг үстэй. Яг олон хүүхэнтэй дарга байдаг шүү дээ. Манай хоёр хүүхдийн сургууль явдаг. Хандмаг шээ. Нэг нь баг хүүгийн нэг солилцсон багшийн. Тэр багшаа тэгээд цаав хүндээ баярлж, хүүхдүүдэд сурч байгаадаа ч их баярлж байгаа. Сайхан баярлцгаагаараа багш нараа гэж Тэгээд манай энэ хүүхэн маань аймагсыг ажилуулдаг хоёр хүүхэн байдаг. Нэг нь одоо энд байна. За одоо босч ирээд аймагс туугаад одоо манай энэ бизнес хийдэг. Энд аймагсыг харж ажилладаг. Тэгээд энэ манай хүүхдүүдээс явдаг. Тэгээд багш нараа бол Монгол сургуулиудаа хөгжин дэмжихнээс энд оролцож тэгээд эцэг үзүүлсэн та бүхний хөвөл хэлдэг юм шиг юм аа. Сайхан баярлалаа багш нартай баярын мэнд хүргье. Намайг баяа гэдэг. Тэгээд энэ зүйлээр хамгаалаад бүгдээ сургууль явуулаад өөрөө дээр багш нартай ажиллах хэрэгтэй. Тэгээд багш нартай баярын мэнд манай ээж бас багш одоо дахинд 30 гаруй жил Оросны багш хийж байгаа. Ээжтэй бас баярын мэнд хэмжээг явна. Одоо ингээс гараад баярын мэнд хүргэе. Тэгээ манай хүүхэд хандмаа багшаар дамжаад урнаа багшаа ингэж одоо явж байгаа. Чингүн. За багштай баярлалаа. Манай мууги. За багш нартай баярын мэнд хүргье. Ингээд багш нарынхаа баярыг тохиолдуулаад багш нартай жижигхэн бэлэг өгч байгаа. За энэ бэлгийг бид нар багш нартай зориулаад урсгалын аяг байгаа, үг бичсэн аягнууд байгаа. Тэгээд энэ манай муугийн санаачлаад өөрөө бүх юмыг бэлдээд авчирсан байгаа. Тэгээ нийт эцэг эхчүүдийн зөвлөлөөс өгч байгаа шүү. Тэгээ сайхан баярлцаагаарай. Манай хайртай. За бас дахиад нэг юм хэлгээд манай энэ отгоо гэдэг хүүхэн байгаа. Та бүгд мэдж байгаа. Отгоо маань бидний бүх энэ цэцэг мэцэг энэ бэлэг дурсгалын бүх асуудлыг бас шийдэж зохицуулж өгдөг. Сэтгэлээсээ өөрийнхөө сэтгэлээрээсээ байдаг хүүхэд нь эх жилээс сургуульд сурна. За сурцсан уу? Орцсон уу? За. Багш нартай баярыг хүргье. Та нар минь манай хүүхдүүд бидний хүүхдүүдэд зөвлөс Монгол ёс заншил хэлийн сургаад ингээ Монгол гэсэн нөгөө уламжлалаа энэ хавийнхаа одоо манай одоо Вашингтон DC-ийн иргэн тойрны хүмүүс түгээж байгаа юм багш нар байгаа шүү. Тэгээ та нартай баярлалаа. Тэгээ бас одоо би чи явсаар хагаад эцэг байсан чинь багш нарын дандаа багш болсон явж шүү дээ. Хизээч төсөөлж байгаагүй нэг сайхан нэртэй болсон байна. Тэрний бас баярлалаа. Тэгээ намайг Дэлгэрмаа гэдэг манай хоёр хүүхдтэй Монгол сургуульд явдаг. Одоо том хүүхд маань одоо анх байгуулагдсанаас нь эхлээд хойш одоо 5 жил явж байна. Бага хүүхд маань бас адилхан одоо энэ жил төгсөн. Одоо энэ 5 жилийн турш ямар ч байсан хоёр хүүхд маань уншдаг, бичдэг, бид нартай ярьдаг болсон. Тэгээ энэ бол бүгдээ багш нарын маань гарья гэж бодож байна. Тэгээ та бүхэн бас харж байгаа одоо энэ шинэ яслаа ангид хоёр шинэ багш маань орсон байгаа ш намраас хойш. Тэгтэл
Нормаа багш. Одоо Монгол маш олон жил бас цэцэрлэгийн ажлын багш хийжсэн. Тэгээ одоо бөмбөлөө ангид багш. Нормаа аш туслах багшаар тэн агч байна ажиллаж байна. Тэгээ тэн агч бас Монголд бол юу цагуурын мэрэгчлэнгээр ажиллаж байсан боловч энд одоо ердөөсөө сэтгэл зүрхээр бас Монгол сургуулиуд дэмжиж хамтдаа гэж хамтарч ажиллая гэсэн саналаар одоо нэртэйгээ ажиллаж байгаа. Тэрний дараа отгон жаргалыг та бүхэн таньж байгаа одоо 2 дахь жилдээ урд нь бас Монгол сургууль дууж ажиллажсэн. Одоо энэ сургуулиудаас бас тэгээ багшаа одоо ингээд бүгдээр ингээд танилцуулдаг та бүхэн бүгдийн сайн мэдэн цэцэн туяа багш. Зургийн дугууланг ажилуулдаг. Танаа хүүхдүүд том болохоор цэцэн туяа багшийг бас орж зураг зурдаг бол. Тэгээд бусад багш нар маань ингээд сайн таньж байгаа. Монгол сургууль таачна гээд багшийн ганцаарсан хүүхдүүд минь Монголд ажиллаа занаа гээд багш нарын танайгаа цэцэрлэгийн ангиас эхлэн ахлах бүлгийн хүүхдүүд нь Тэнгэрийн өргөөндөө авьяасаа хөгжүүлэхээр ирлээ. Уншиж сурахын төсөл бүрийг хотгон үйлдэж уншиж ядан хичээгийг багш нь хараад баярлаа. Эцэг их нь хараад баярлаа. Тэгж тэрхэн бүжгийн бенжин нэрвэхээ мэт гаваа олон хүүхдүүд нь цогцог аялгын хөгжилд нь сургууль минь уураар дүүрэн сургууль минь хөгжил зэмлэлээр дүүрэн сургууль минь багшийн хайр халамжаар дүүрэн Монгол сургууль минь ээ. Та бүхний номын цагаан буян дэлгэрэн аривчхын өрөөл өргөж энэхүү бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.